Хинтий хангай саяны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимиг болсон ой хөвчийн уулнууд миний шарга номины өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд хөвсгөл овс буурын гүн цэнхэр нуурууд хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд хангай говийн хооронд халахын уудам нутаг гөрөөс араатан авалсан урт шилүүд хүлэг морин уралдсан хүндий сайхан хоолойнууд. Монгол улсын нийт хүн амын 35%-ийг залуучууд бүрдүүлж байгаа бөгөөд тэд хөдөлмөрийн насны хүмүүсийн дийлэн хувийг эзлэж байна. 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 98% нь бичиг үсэг тайлагдсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн боловсролын түвшин харьцангуй өндөр байна. Сүүлийн 17 жилд хүний хөгжлийн индекс 20.5%-аар нэмэгдсэн. Нэг хүнд оногдох мал сүргийн тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт жагсдаг. Мал аж ахуйгаас мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир болон бусад бүхий л бүтээгдэхүүнийг боловсруулж чаддаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор Монгол улсад эдийн засаг хурдтай өссөн. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хөгжлийн ахиц дэвшил гарсан хэдий ч цаашид шийдвэрлэх асуудлууд байна. Монгол улсын эдийн засаг нь байгалийн нөөцөөс хамааралтай уул уурхайн салбарын түүхийдийн экспорт давмгайлсан ба дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлслээс үүдэлтэй гадаад цочрлыг даван туулах чадамж сул байна. Монгол улс нь ур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмхийн орнуудын нэг бөгөөд байгалийн гамшигын давтамж нэмэгдэж хүн амын амжиргаанд нөлөөлөө зогсохгүй байгаль орчныг дороотуулж улмаар улс орны эдийн засагт нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийн үед ч ажилгүйдлийн түвшин дөрвтэй буураагүй. Ялангуяа залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байна. Эдийн засгийн өсөлтийн өгөөж хүн амын амжиргаанд төдийлөн мэдрэгдэхгүй байгаа. Ядуу иргэдийн тоо буурахгүй. Хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэхгүй байгаамаа. Иргэд орлогоороо амжиргаагаа сайжруулах бололцоо хязгаарлагдмал байгаа учраас үүнээс улбаалж ядуурл улам бүр өгжрөх шинжтэй байна. Тэгш бус байдлыг тооцсон хүний хөгжлийн индекс буурч байгаа нь боловсрол, эрүүл мэнд, орлогын тэгш бус байдлын нөлөөлөлтөй холбоотой. Хот хөдөөгийн ялгаатай байдлаас үүдэн Улаанбаатар хот руу орон нутгаас шилжилт хөдөлгөөн ихснээр нийт хүн амын тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Улмаар Улаанбаатар хотод ажилгүйдэл, дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, орчны болон агаарын бохирдол үүсэх нөхцөл бүрэлдэжээ. Монгол улсын өнөөгийн хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлтийг голлон зорж байгаа нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангахад томоохон сорилт болж байна. Монгол улс улсын их хурлаас Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 урт хугацааны стратегийн баримт бичгийг баталсан нь тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах үйл явцын эхлэл болсон юм. Цаашид Монгол улс тогтвортой хөгжлийг Монгол улсын үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн үйл явцаар дамжуулан хэрэгжүүлэх нь нэн шаардлагатай байна. Ингэхдээ төрийн нэгдмэл бодлого зохицуулалттай байх, бүх нийтийн оролцоог хангах цогц байх зарчмыг баримталж, институтийн тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал юм а. Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд юуны түрүүнд тогтвортой хөгжлийн зорилгыг урт хугацааны хөгжлийн бодлогодоо бүрэн тусгах, дунд болон богино хугацааны бодлогын уялдаа нэгдмэл байдлыг хангах, тэдгээрийг хөгжлийн алсын хараанд чиглүүлэх, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, санхүүжилтийн их усвартай уялдуулах, бодлого төлөвлөлт хэрэгжилтийн зохицуултыг хангах институтийн зохистой тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжилтийн үр дүнг хянахад тоо мэдээллийг бий болгох, мэдээллийн ил тод байдлыг хангах, үр дүн үнэлэх, тайлагнах, хариуцлагын тогтолцоо бүхий зохицуултыг бүрдүүлэх, хөгжлийн үйл явцад бүх талын оролцоог хангах байнгын механизмыг бүрдүүлэх зэрэг багтана. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ хүний нөөцийн чадвах, иргэдийн мэдлэг оролцоог дээшлүүлэх нь хөгжлийн бодлогын зорилтыг хангах гол хүчин зүйл болно. Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай. Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой. Өсгөөс сурсан үндэсний хэл, мартаж бошгүй соёл, үхтэл орших төрлөх нутаг, салж бошгүй орон. Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан